За миний амьдралд амар нэг юм хар бараан тусамжтай үе байсан байхгүй. Тэс яасан бэ гэхээр мөнгө цуглуулаад арай чидэн жил ажиллаад бүр виз мэд гээл бүр боо юм болж өссөн нэг Америк явахлаас тэгэл явсан. Тэгэл үүлээс юм тийч нэг гой Christmas барсан гээл. Тэгэл амар Нью-Йорк үзэн гээл амар хөөрөл боо юм болоо явдیں۔ Тэгэл очоод уг нь бүх юмнууд амар гоё эсэс та. Даанч би тэгэл онгоцны бодлоос хэцүүлээл амар эвгүй байдлаавас. Тэгэл ингээл хамаг би нэг хөлс хараал. Бүр ингээл амар сонирм. Шээс чүрээд байгаа юм шиг өдөр төрсөөр гал. Тэгэл онгоцны бодол дээр арай гэж бүр ингээл гар мараа оролцуулаад цүнх мүхээ татуу чангаан барин хэлээ гарч исэн. Тэгээд арай аим их мөх төлцөн нэг гой бордол хийж одоо бордолтаа гэр бүлэрэн талаарх гээд хүүхдүүд мөхтөдөж ирсэн. Тийсэн чинь ресепшнтэй ингээд уурзаал юм гэсэн юу ч яаж чадаагүй. Тэр хүмүүс чинь яаж ч ямар амар хурдан ирд юм бэ? Миний ойлгосон юм бол хай гэсэн. Тэгээд би аль өрөөнд яаж орхож мэдээгүй. Миний нэрийг ч ойлгохгүй юм лээ. Би ч сэтгэлгүй байгаа мó. Тэр жилээс хойш би бодохдоо мөнгө цуглуулахтай биш би хажуугаар өөрийнхөө англи хэлийг сайжруулах хэрэгтэй юм штэ. Би махадороо мэдэрсэн. Кем болохоор баг багч гэсэн хамаагүй дараачийн аялал хүртлээ би мөнгөж цуглуулна англи хэлээр сурна гэж удаад өдөр болгон хичээж байгаа.